9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, тэг. Эфир. Хорог шиг зөөлөн хөрсөн дээр нь гიშгэх гэж тол шиг гэгэн их нутагтаа төрсөн бий. Урт шиг нөмөртэй хэвлийд нь нойрсох гэж уул шиг бат их нутагтаа өтөлсөн бий. Ээжийн хэвлийгээс хүний хүү мэдлэх замтай. Их нутгийн хэвлийд хүний хүү мөнхөжих замтай. Ээж минь тэгээд хизээч олдохгүй эх орон буюу эх орон минь тэгээд хизээч олдохгүй ээж минь хүү. Дугаар зууны Монгол улсын цгаар тогтнол оюуны мандлыг бүрдүүлэгч ариун үйлснүүдийн үйл ажиллагааг ард түмнийхэн сэтгэл зүрхэнд дахин амьлуулж байдаг түүхэн хоймор нэвтрүүлгээр анхудаа манай хөгжмийн орчин үеийн соёлын гарангуй зүтгэлтэн Иргэцэнгийн чойдгийн тухай өгүүлэхэр байгаа нь бидэнд миний хувьд маш их баяртай байна. Чойдог бол манай орчин үеийн хөгжмийн нэр зүтгэлтнэр барахгүй манай театр урлагийн урын санг бэхжүүлэх театрын зохион байгуулалт тэний урын санг хөгжүүлэхэд асар их үүргийг гүйцэтгэсэн юм юм аа. Чойдог 1926 оны 10 сарын ихээр Улаанбаатар хотод төрсөн
Түүний эцэг Цаан гэдэг хүн байсан. Тэгээ багад нь нас өдөлсөн учраас эхээр агуулж эргэзэн инж ойдөг гэж түүх намтар дээр өгөл бичигдсэн байдаг юм аа. Чойдог бол бага наснаас эхлэж Эрдэм намын мөр хөөж сургууль соёлдол суралцаж эхэлсэн ийм хүн 1937 оноос эхлээд 12 урагтай байхаас эхэлж дотоод яамны бага сургуульд суралцсан. За энийг бол 1940 онд төгсгөж 40 оноос Улаанбаатар хотод уран сайхны сургууль гэж одоогийн Өгжмөжийн коллежийн их усүр энд суралцж 42 онд төгссөн юм аа. Ээж нь Чойдог гойг их зовж төрүүлсэн юм гэдэг. Хөөхөө ихийг амь алддгийн даваан дээр нэг орос эмчид таарж амьд нь орж хүүг их барьж аваад Батчлуун гэж нэр харилж. Уг нь хүү энэл нэрээрэн дуудулж бор гэртээ орж гарч явсаар улс орныхон урлагийн түүхэнд мөнхөрөх ёстой байжээ. Гэвч өөр учир тохиолдлын салхи хүүг дайрч өнгөрөх ёстой байж. 9 настайдаа хүү хүнд өвчнөр өгдөхөд аав ээж хоёр нь харга барагдахтаа лам багштанд бараалхаж заяа төөргийг асуухад нэрн зохиогүй хүүхэд байна. Лувсан Чойдог гэж нэр хайр гэсэнд аав ээж нь ёсоор нь болгосон гэдгээ. Ингэж эрэм бараан амьдралын өдрүүдэд аяндаан лувсан гэдэг нь гээгдэж Чойдог нь үлдсэн тэр юм билээ. Хүний хувь тавилан гэдэг олон салаад замаар явах учиртай байдаг зэ. Дуу хоорын их өргөөний том хүний нэг эргзэнгийн Чойдог агсан. Богдгийн гинтний номын багш Ямзан хам лувсан хамшигын баг өргөөнд алга хавсран залбирсан баянд нарынхан нэг байж гин. 30-аад оны их шуурганаар багш ламтангийн бариж жавданд нь мэл гайхаж үлдсэн жаахан баянд нарыг дотоод яамны дэргэдэх багас сургууль шилжүүлэхэд Чойдог тэрл олны дунд толгоогоо нэлээд гүйж явсан гэцдэг. Аяас бэлгэн аргагүй л нэг задгаа явсан энэ том хүний багш шин цагийн аргасан хурж алдарт Шямингой ингэж хуучилсан юм. Үнэхээр хөгжимд их дуртай. Зураг сайхан зурчихдаг. Завал гарвал иш тулам авгаан дэргэд сууж байдаг үнхаа муутай тугай хүүхэд байл. Тэр хүний хязгааргүй гэж хэлж болох хүсэл мөрөөдлийн ойшоож үдсэн хүн тэр цагт төдийл олон байсан байна. Алдар төгжимчин иш тулам гойж гисэн базаалтай тоож хавьсан. Аргаан барахтаан Чойдоггүй шүн дундаар сэм босч төмөр орныхон толгойг модон шугамаараа хөрөөдөж өөрийгөө олонний өмнө сууж байгаа хөгжимчин мэтээр дүрслэн модож хий мөрөөдөлдөө өөрөө баясаж явсан гэлцдэг. Зургийн дугуйлан ган орхиж алдар туурч Жамингойн дэргэд сууж өөр дэвшээд урлагийн сургуульд орж айны өмнөхөн төгсөж хөгжим драмын театрт хөгжимчин болоод ирж байсан. Уул нь би хөгжимчин хүн. Хуур, морин хийл ээжлэн барьдаг байсан л да. Тэр үед мөрдөр жугаан олон сайхан дуу мэддэг төгж сэтгэл ихэд хөтлөгдөг байлаа. Биш бас битүүдэн юм оролддог л байсан л да. Гэвч ижиж зовхон эрхэнд хүнд үзүүлдэг байсан. Гэтэл тэр үеийн нэртэй бүжигчин лувсан гунгаагаа нэг удаа тааралдаад намайг бүр овоо тоож чихөө бүжгийн хөгжим бичиж чадах уу гэж асуудаг юм байна. Би ч баярлахын эрхэнд зориг зүрх орж чаднаа л гэж орхисон. Тэгээд л эсгүүрчин бүжгийн хөгжим анх бичсэн их журм орсон гэж хуучилж байсан. Саяхан юм шиг санагдаж байх юм аа. Манай бүжгийн нэртэглэгч
Жаминдагүй үйл ажиллагаатай бол маш холбоотой. Энэ хоёр бол олон одоо бүжгийн жүжиг янз бүрийн одоо домгийн, орчин үеийн, үлгэр туйсын янз бүрийн ийм сэдвүүдээр бол зохиож манай оронд анхны одоо бүжгийн жүжигийн жинхэнэ одоо бүжгийн жүжиг жинхэнэ мэрэгжлийн одоо дагуу одоогийн дөөрөжгийн театрын тайзан дээр бол боловсруулж тавьж эхэлсэн бол манай бүжгийн жүжигийн урлагт бол томоохон одоо нэг үеийг одоо эзэлдэг юм байх юм аа. Манай чойдог, миний чойдог гэж одоо бид нүд ярьдаг юм л да. Ягаад гэвэл чойдгийгаа булаасалдаг үе байлаа л да. Одоо би нэг юм бичүүлэх гээд тэндээ сэвжид бичүүлэх гээд одоо ингээд бид нэшин булаасалдаа тэгээд сүүлдээ бол Жаминдагүй өмчилж авсан чойдог гэж одоо бүр ингээд нэрлдэг энэ төр боллоо шүү дээ. Тэгээ аргагүй бид хоёр бол нэлээд юм одоо хамтарч хийсэн. Бид хоёр нэг үед 60-аад оны үед Москвагийн консерваторид чойдог маань сурч байсан. Би тэр Луначаас хэмээн театрын дээд сургууль балет мастерын сурч байсан. Ингээд чойдог 61 он төгссөн, би 62 он төгссөн. За 1961 онд Ховдын театрыг тэр үеийн улс төрийн төвчөө очиж хаасан юм л да. Тэгээд дахиж шинээр жүжигчд элсүүж яваад театрны ийм ажил болсон. 50 онд. Тий. 61 онд тий сүүлдээ. Тэгээд энэ дээр биднүүд одоо хамтран ажилласан. Анхны уран бүтээл тэндээс л эхэлсэн. Тэгээд 61 оноос 62 онд бид Ховдын театрт хамт ажиллаж байхдаа ер нь яг шинээр хөгтүүд аваад судалгаа хийж хөдөө тэр булган сумаар хөдөө гадаа явж ингэж яагаад ингээд хамтран ажиллаад ингээд яг хөтэ тэр нутгийн одоо бид чинь биш бас нутгийн одоо биелгээ энэ тэр бүржүүлгаатай судална. Чойдог өтер яваад нэг айлд очин чойдог маань морин хуур тоглоно. За тэрэнд нь одоо бас судлаа биелгээ хийн. Ингээд нутгийнхан одоо бүржүүлгаа гişний маа үзүүлнэ. Ийм яга судалгаа хийгээл тэгэл тэнд бүтэн 61 62 онд бид тэр ажиллахдаа 10 хэдэн концертны бүжиг хийсэн юм. Ингэж л анх одоо уран бүтээлээ үл эхэлсэн. Тэр үеэс эхлээд шойдог маань одоо их үнэхээр одоо авиастай юм аа гэж одоо над мэдэгдэж байсан л да. Тийм ч учраас би тэр хүний алдчихгүй юмсан гэсэн ийм бодол байдаг. Шойдог маш надтай бас юм их нэлээд сэтгэлтэй болцсон хоёулаа. Ингээд уран гаршиж уран бүтээлийн талаар бид тэр хоорондоо бол ер нь одоо тийм хайр сэтгэлтэй боллоо гэдэг шиг юм болцсон хоёр байхгүй юу? За ингээд 1963 онд би энэ хотод орж ирээд анх дипломны ажил гэж Римский-Корском Шахразада балетын жүжигийг хийсэн. За ингэж хойдог байна энд бас орж ирсэн байсан. Тэгээ хоёулаа ингэж ярьсан. Гэхдээ энэ одоо тэр дорн дахны хөгжмийг Римский-Корском гэж ийм сайхан яаж бичвэ? Гэхдээ ийм л юм хоёулаа бүтээ. Тэгэд би ч одоо нөгөөх юм яахан өддөж чадах юм уран бүтээл юм. Би чинь тэгдэг байлаа шүү дээ. Би энийг одоо ингэж хор шарын майжиж одоо юм хийлгэх гэж гаргах гэж шахаж шаардаж тэгсэн техник даруй хүн манай шойдог үл даруй хүн шүү дээ. Гэхдээ ийм чим чадахгүй л дээ. Ер нь тэгтээ юм бичиж гэж. Тэгээ одоо чэ насх дөржид сонол зохиол захиад шарилжинд цэцэг гэж баг хаадын үеийн амьдралыг харуулсан сэргийн амьдрал юм да харуулсан ийм бүжиг жүжиг хийхээр хоёлаа ярилцаад ингээд бичсэн. Гэхдээ тэр бол одоо үнэхээр одоо тэр дотор байгаа хөгжим дотор бол би одоо ч тийм хөгжим ер нь сайхан аялгуутай тийм хөгжим би харахгүй байгаа. Тэгээ энэ бол үнэхээр одоо шойдог маань бол их авьяастай хүн байсан. Би одоо энийг бол олон одоо юм хамтарч хийсний хувьд энийг бол одоо өөр хэлэхэд одоо их сайхан багталтай байна. За би тэр 4 балетын жүжиг хийсэн юм. 4 балетын жүжиг. Чайковский 3 балетын жүжиг хийсэн шүү дээ. Тиймээс би тэр том хүнтэй зүгээр зүүрлэх гэж байгаа юм биш энэ тоог нь хэлж байгаа юм. Хөгжмийн оршил сэтгэлийн утсыг товшиж чухам хүү хүний хэлээр хүүрнэхийн адил үнэн ч ариун нэмрэнгүй сэтгэлийн далай цэцгийг илтгэн уянгалахын сацуу сомирлогон дэлгэсэн гал улаан цэцэг нүүрэн дээр тодорсоор хөшиг нэгдлээ. Бараан үс хөшгөлсөн тэнгэрийн дор дүнхийх уулын хяр тийш улбаазан бүдгэрэн улгийн ус булингартан
Гуйсгнах салхинд бидэрлэх нь уйтгар гонигийн өртөл ажээ. Мөнх нойрсогч нэгэн болшин дээр мөнөөх галуулаан цэцэг ганхаж зэрэгцээх болшин дээр шарилж ургасан нь хонгор сэтгэлтнийг дэмжиж хорон санаатан эхэд илхий сэмэлсэн гэлтэй харагдана. Насан турш бэлбэсэрсэн уранго янаг агсан галтын хаан болшийг эргэн ирж нулимсаран газар нэвчтэл уйлан гашуудан байгаа оршлоор эхлэн чи нацаг доржин сохиол шойдгийн хөгжим шарилжин дундах цэцэг гэдэг бүжгэн жүжиг улсын дур үжигийн театрт 1965 онд анх тоглогдож байлаа. Тайзны олон одоо бүжгүүд бичсэн. Манайд одоо хүртэл алдартай байдаг. Хаттын бүжиг гэж байдаг. Жалам хар гэж байдаг. Загэгч зэргийн мэнчилгээний бүжиг энэ төр байдаг. Дид олон тайзны одоо сайхан бүжгүүд бол байдаг л да. За энэ бүтээлүүдэн бол галзуу улсын ардын дуу бүжгийн жуулахт уран зайны удирдлагч хөгжмийн зохиолчоор ажиллаж байхдаа бол бүтээж байсан юм одоо дөрвтэй одоо хүртэл тайзнаас суухгүй байгаа ийм сайхан бүтээлүүд гэдгийг бол тэмдэглэж хэлмээр байна. За чойдгийн ер нь зан авирын талаар нь хүний хувьд одоо ярихт бол би чойдгийг бол нэлээ эртнээс одоо мэднэ. Чойдгүй ер нь уурлахыг мэддэг. Үргэлж одоо инээж явдаг. Ер нь би уурлж яхахыг үзээгүй одоо тийм сайхан зантай ямар ч бачууд очив үйдэл үргэлж инээж явдаг ийм байсан. За уран бүтээлийг үл ерөөсөө их сайн боддог. Бодсноо бол их сайн одоо ургуулж тэр буулгаж одоо чаддаг. Тэрний аялгау ялангуяа оркестрог хөгжмийн найруулгууд одоо их дээгүүрт ордог ийм бүтээлч. Чойдог ийм одоо зохиолын оргил үе гэх юм бол ер нь 60-аад онд одоо олж болно. Ялангуяа ардын хувьсгалын 40 жилийн хойгоор тохиолдуулж хуучин навчилсан Германы Дефа кино үйлдвэртэй хамсарч манай киноныхан бүтээсэн Монгол орн гэдэг киноны хөгжим бол чойдгийн уран бүтээл дотор шийхэн том бахан байр эзлэх зохиол гэж үздэг. Чойдог өөрийнхөө найрамдал Монгон залаа Монголын сайхан орн гэдэг энэ киноныхаа хөгжим бүтээлүүдээр бол 1986 онд бол төрийн жагнал хүртсэн. За мөн урлагийн ажилд он жил удаан ажилласан зүтгэл эмнэлж 1976 онд урлагийн гавь зүтгэлтэн цалаар бол шагнасан юм а. 61 оны хавар юм. Би хойно хөгжмийн дээд сургууль төгсөх гэж байлаа. Тэгтэл нэг өдөр элчин сайдын яамнаас дуудлаа гэдэг юм байна. Урд нь би нэлээ хэдэн хоногийн хичээл тасалчихсан байсан болохоор доттор бал хийгээл явчлаа. Тэгсэн элчин хэлж. За соёлын яамнаас шийдэрсэн. Германд очиж киноны хөгжим бичих болсон гэдэг юм байна. Баярлсан гэж юу. Гайгүй шүү. Гадаад явахаар боллоо гэтэл нөхөд маань үнэмшсэнгүй. Тэгэхэд Эрдмийн их театрын дарга алдарт профессор Шулаки миний багш байсан. Багштай хэллээ. Багш маань баярлаад сайхан зантай байна. Тэгэд л явсан да. Берлинд яг 4-р сарын 12-ны өдөр очсон санагдана. Юрий Гагарин дэхэд докторгүйд анх нисч Берлин хот хөл ихтэй байсан санагдав. 7 хоног суулаа. Ерөөсөн болдгүй те.
Өглөө болгон миний өрөөнд мөстэй шараа хэрэг оруулж ирээд төгөлдөр хуурдаар тавьчихсан байдаг. Тэрийг уужхаад л дээшээ хараад л тээд байдаг. Нэг л их гайхамшигтай сайхан хөгжим бичих гэсэн тийм хоосон бодол толгойд эргэлдэхээс сайшгүй. Сүүлдээ бүр зовж орхиж билээ. Уг нь намайг Берлин нисэх гэж байхад талигаач лодой домгой Москвад метрополь буудал хавьд тааралдаад цааш ойдаг сайхан Монгол аялгаутай хөгжим бичдэг юм шүү гэж сахиж байсан нь гэнэтхэн санагдлаа. Тэгээд германуудаас Алтан өргөө киног үзье гэж гуйлаа. Тэр дорн үзүүллээ. Яг тэгтэл сэтгэлд үе олон мордын төвөргөний чимээ бодогдоод ороод ирсэн. Дараа нь сэлгэр сайхан уул талын нүд баясгсан зураг аяндаан буугаад ирсэн. Ингээд л гол аялгаугаан олчихсон. Дараа нь сэдвэн баяжуулж 7 хоног суугаад л биччихсэн. Гэхдээ бас сүүлд нь хөгүй юм болсон. Яг явахын өмнө германууд ирээд таны зохиолыг бид фото зургийн аргаар хуулбарласан юм аа гэд. Өгч үү? Би ч яах вэ? Гос боловсон газар гэж мөн сайх юм даа гэдэл. Баярлалаа гэдэл байн бүхэлдэж байгаад л нөгөөдх нь аваад ирсэн. Тэгсэн чи харин лодоогой. Ээж хайдаг. Чи мөн тусгүй юм хийжээ. Гар нооргийн чинь үндсэн ихэн чухал байдаг юм шүү дээ. Тэр чинь улсын баялаг. Энэ хуулбараар чинь яадаг юм гэд. Зэмлэж байсан нь санаанаас огт гардаггүй. оны Москвагийн олон улсын сонгодог үйлгийн тэмцээн болсон. Тэр тэмцээнд чойдгийнхаа хөгжмөр нэг юм орчин үеийн балет хэсэг хийж орсон юм. Тэгээд тэрэн дээр одоо яг биднүүд тэргүүн шагнал аваад хөгжмийг бол маш их магтсан шүү дээ. Орчин үеийн хөгжим гэж байгаа шүү. Тэгэхээр одоо улсууд бол одоо орчин үеийн гэхлээр шал өөр юм байх юм бодоод байгаа. Тэсн сонгодог арга авралтай өөрөө авиастай хөгжмөн зүрхнээс нь сэтгэлээс нь ургадаг ийм хүн чинь бол тэр ерөөсөө чүм тэр цохаан цагтаа тааруулаад тэгэхэд бол тийм хэцүү биш. Авиастай хүн гэдэг чинь тийм байдаг байна л да. Жофри гэж нэг хореограф байхгүй юу, балет мастер хүн. Тэр хүн гэж шүү дээ. Хэлсэн шүү дээ. Энэний хөгжим бүжиг хоёр бол үнэхээр орчин үе. Өөрөө бол би бол одоо дэлхийд тойрсон. Гэхдээ би ийм хөгжим ийм одоо юм үзээгүй гэж байгаа хаанда. Тэгж байгаа тэрүүн шаглагдсан шүү дээ хаанда. Тэгэл яг тэр үчин тэгэл одоо манай чимээг бол өөрөөс даруухан тэгэл биднүүд ирээл би нэг ярьсан болоо тэгэл чойдаг бол ардын урлагаа бол ардын хөгжмөд маш сайн мэддэг. Ухаан жалам хар байна. Зүгээр нэг жижиг жалам хар гэдэг хуурны явдал шүү дээ. Манайхан жонон харын явдал гэдэг хуурны татлах шүү дээ. Тэний хичнээн одоо дээш нь өргөж яваачаад хичнээн одоо тэр хянаа үжиндээ одоо хийв. Тэр чинь тэгээд одоо хүртэл одоо жалам харчих юм бол юм бас нэрлэхэд хэцүү л болчихсон шүү дээ. Тэгж одоо ардынхаа уламжлалыг орчин үед одоо сэтгэж өөрөө хөгжүүлэн баяжуулах. Сонгодог одоо дэлхийн сонгодог урлагаас суралцж одоо энийг энэ чинь нэг шинтгэлтэй холбоотой. Тэгээд гурав дахь нь өөрийнхөө одоо төрөлхийн агуу их одоо байгалиасаа яасан авиасаа ингээд энэ гурвуулжин гэж нь холбоотой зэрэгэл сайн хөгжим гарах нэг үнс гарч ирж байна. Тийм бодогдох хэрэгтэй бол тийм. Ер нь манай чойдаг бол энэ Монголын хөгжмийн урлагийг дэлхийн олон улсын хэмжээнд мэрэгжлийн талаар аваачсан манай нэгэн одоо суут агуу авиас тун гэдгийг би нэг бол тэгүнж хэлмээр байна. Энэ хүн маань одоо хэрвээ амьд цэрэн байсансан бол өдий хүртэл хичнээн хэм хийсэн байх ёстой билээ. Тэр залуухнаараа одоо харамсалтай нь одоо таал төгссөн. Одоо энэ оны 10 дугаар сард одоо 70 нас хүрч явах ёстой хүн шүү дээ. Тэгэхээр би одоо энэ манай энэ хөгжмийн бишрэгч энэ уран бүтээлчид энэ хөгжмийн байгууллагууд одоо энэ хүмүүс маань одоо энэ чойдгийнхаа 70 насны
айгуул ер нь өргөн хэмжээгээр тэмдэглэн байж би одоо бодож байна шүү. Энэ хүний хөгжим бол шууд хүний одоо сэтгэл зүрхэнд аш тусдаг. Хүний тийм сайхан одоо болгодог ийм хөгжим биш тхэн шүү. Энэ ер нь одоо шуудхан ичгтэл одоо манай Чайковский би бол ингэж шууд хэлсэн. Эрэгзэнгийн чойдог гэдэг энэ хүн хэрв Антилийн арал дээр төрж алс Миланы тансаг театрын хаалгаар орж гарч явсансан бол алей хэдийнэ дэлхийн суутны зиндаанд дэвшин яригдах байсан ч болж магадгүй. Харин ч их авьяасан дэндүү баг үнэлжтэй гэж хэлж болох талтай. Эгэл даруй амьдралтай, бод сэтгэлтэй, бойлохой төв нэгэн явсан болохоор тэр хүнд мөн л тийм байдлаар нь хандах нь цөөнгүй байсан. Оо, чойдгүй. Чойдог яах вэ? Гэсэн тийм нэг л үл анзаарах байдал урлагийн тэр дундаа хөгжмийн томчуудын дунд байсан нь цагтаан олонний нүдэнд илэрхий байсан байдгийг. Авиас бэлэгт атаархагчд, дайсагчд олон байдаг гэдэг бол яавч худлаагүй шүү дээ. Гэвч тэр хүн өөрийн нөхдийн дундаас атаархан хорсогчд, сэмхэн дайсагчдыг ярьж хайж байсан. Уг төрх зан чанараараа ерөнч тийм хүн байсан. Хэнтэйч нэг тэмцэлдэж оргил улаалдах гэж явсангүй. Харин өөрийнхөө оргилд олныг араасан давалсан хүн явсан. Үнэхээр нэг тийм гүндүүг хүнд бол төвөггүй. Хэнд ч гэсэн найрсаг хандаж чаддаг. Авиас билгэн залж жолоодж чаддаггүй. Тийм амархан Монгол. Өнөртний түүхтэй дэлхийн их соёлд өвөрмөц нэгэн аязаар шигтгэ болон гялалзаж өөдлөн дэгжих эрний гар ухаан хоёроор өрлөг түүхийн судар алтан мөрийг сэлж хорвоог шинтгэх эрний 2 дахь орон болсон 20 дахь зууны хөгжилтэй эх орноо дуулах гэж морин хуур лимбийн шигтэй Монгол газар төрсөн юм бий.